Энэ оны 4-р сарын 10-нд хуралдсан Дорногов аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн төлөвчдийн хурлаараа морин хууртай дэлгэрэх хөтөлбөрийг баталжээ. Дэлгэрэх сум морин хуурга хурдан удмын адуугаар алдартай. Нэгэн үе айл болгон хоймортой морин хуур залж уртын дугаан уянгалуулдаг байжээ. Морин хууртай дэлгэрэх хөтөлбөрийг бол манай сум орон нутаг баталж байгаа нь бол хуурын үлгийн нутаг, хурдны нутаг гэж одоо Дорноговд Монголдоо бас ингэж хэлэгддэг. Тэгээд энүүнтэйгээ уялдуулаад энэ үе үе морин хуурчтай алдаршуулах, морин хуур урлал, морин хуур судлаач, морин хуур одоо тоглодог энэ ардын өв соёлыг өвлөө уламжлагчтай одоо үргэлжлүүлэн одоо хэмжих зорилгоор 4 жилийн хугацаатай 2026-аас 2030 онд хэрэгжих одоо хөтөлбөрийг бол өнөөдөр баталлаа. Тэгээ энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бол бид бүхэн тодорхой хэмжээний зорилт тавиа, зорилтуудынхаа хүрээнд бол одоо морин хуурчдыг нэмэгдүүлэх, морин урлаачдыг нэмэгдүүлэх, за сургагч багшийг одоо чадахжуулах, за мөн томоохон нэг залт бол мэрэгжлийн одоо морин хуурын хөгжийн багшийг сумаасаа одоо тэтгэлгээр одоо суралцуулж дэмжих гэсэн ийм том зорилт үр дүнгуудыг хүлээж өнөөдөр энэ хөтөлбөрийг баталлаа. Сумаас Алтан говийн унага уртын дуу зохиосон алдартай морин хуурч Чойн Банзрагч, Монгол улсын соёлын гавьцдгөлтөн морин хуурч Халтрын Болдбаатар зэрэг олон алдартай хуурч төрөн гарчээ.